Сайн бацхан уу та бүхэн бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд эрүүл ухааныг эрхэмлэн өрөөтэй Philosophy podcast-ийн 50 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За ингээд бүгдээр энэ удаагийн дугаарт олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Virginia Woolf хэмээх англи гаралтай зохиолчийн 1929 онд бичсэн Өөрийн гэсэн өрөө хэмээх номын талаар бүгдээрээ ярилцах болно. За энэ Virginia Woolf хэмээх зохиолч маань бодлын урсгал буюу эссе байдлаар энэ номыг бичсэн. Тэгэхээр зохиол болон өөрийнхөө бодлын урсгалыг эссе байдлаар буулгасан ийм бүтээлээ гэсэн үг. За миний барьж байгаачлан Монсодор хэвлэлийн газраас энэ шар хавцтайгаар энэ нөхөн номыг эргэлэн гаргасан байна. За ингээд та бүхэн Philosophy гар утасны аппликейшн маань нээлттэй хийхэд яг 7 хоног үлдсэн байна. Тэгэхээр 3 дугаар сарын 17-ны даваа гарагт та бүхэн Play Store болон App Store-оос татаж авах боломжтой байгаа шүү гэдгийг дуулахад таатай байна. За мөн манай подкасттай эрүүл ухааныг эрхэмлэгч агуулаа даатгал хамтран ажиллаж байна. Та агуулаа цэгийн рүү явж ороод өөрийнхөө хүссэн даатгалыг 5% хөнгөлтөөр Philo хэмээх промо кодыг ашиглан даатгуулах боломжтой шүү. За мөн та монгол хэл дээр хэвлэгдэн гарсан бүх Philosophy номыг нэг дороо судалдаж авахыг хүсэх юм бол манай Philosophy номын дүрээр зочлоорой. Хаяг нь хаана байдаг вэ гэвэл Багшийн дэдийн UBS центрийн 11 давхарт 1110 тоотод байршиж байгаа шүү. За ингээд яваад очоорой. За мөн подкастын дараагийн дугаарт буюу 51 дахь дугаарт маань ямар ном орохыг та подкастын төгсгөл хэсгээс олж сонсоорой. За бүгдээрээ номынхаа агуулга руу шууд орцгоё. За энэ дугаарыг сонсч байгаа эмэгтэй та яг өөрийн гэсэн ер нь өрөөтэй юу? За магадгүй одоо хэдүүлээ юу гэдгийг Монгол дахь санхүүгийн нөхцөл байдал хэцүүгээс болоод цөөхөн өрөө байртай за магадгүй байшинд эсвэл одоо Монгол гэрт амьдардаг байсан ч бай хамаагүй ер нь өөрийн гэсэн өрөөтэй байх ёстой юм байна. Өөрийн гэсэн өрөөтэй бай гэдэг бодол танд байдгүй. За магадгүй та тэр талаар бодохоч мартсан юм шиг зү. Тэгэх юм бол энэ дугаарыг заавал сонсоорой гэж үзье. За мөн энэ дугаарыг сонсож байгаа бүх эмэгтэйчүүдэд эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргье. За яг түүх хаанаас эхэлсэн бэ гэвэл энэ номын зохиолч Virginia Woolf-ийг Newman College болон Girton College гэдэг хоёр эмэгтэйчүүдийн эмэгтэй хүмүүс сурдаг коллеж Английн 1928 онд нэг сэдвээр ирж илтгэл буюу лекц уншиж өгөхийг урьдсан байна. За энэ ямар сэдвээр та яриа хийж өгөөч гэж хэлсэн гэхээр эмэгтэйчүүд болон утга захирал хоёрын тухай лекц уншиж өгөөч гэж урьдсан байгаа юм л та. За ингээд Virginia Woolf маань зүгээр л нэг байдаг одоо ийм цаг нөхцөөсөн яриа хийхээс илүүтэй яг жинхнээсээ эмэгтэйчүүд болон утга зохиолын талаар бясалгаж бодож эхэлсэн байна. За ингээд бясалгаж бодож эхэлж байгаад энэхүү бодрол лекц нь өөрөө тэр чигтээ явсаар хагаад бүхэл бүтэн ийм номын хэмжээний болж болох боломжтой байна гэдгийг олж хараад 1929 онд буюу 1 жилийн дараа хэвлэн гаргасан ийм бүтээл байгаамаа. За ингээд бүгдээрээ өнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийн талаар Virginia Woolf-ийн буулгасан болоод Монголд байгаа асуудлуудтай бас огтлцуулж хамтдаа ярилцах болно. За ер нь эмэгтэйчүүдэд өөрийн гэсэн өмч хөрөнгө, өөрийн гэсэн өрөө ер нь байгаа юу? За миний яг уншиж ойлгосноор 1929 оны яг тэр тухайн үеийн Англид бол асуудал өөрөө асар хүнд байсан болж таарч байгаа. За бүгдээрээ жишээ аваад шууд үзэх юм бол зүлгэн дээр болон номын санд очиж сууж ном унших нь хүртэл эмэгтэйчүүдийн хувьд заавал тусгай зөвшөөрөл авч иж хийдэг үйлдэлүүдийн нэг байжээ. За магадгүй одоо та сонсоход яг энэ тийм харийн сонсогдож байгаа ч гэсэн тухайн үед тийм байсан гэсэн үг. За нэмээд хэлэхэд эмэгтэйчүүд бүр ингээд сүнстэй юу ч юм уу те ер нь мэдлэг эзэмших ер нь чадвартай юм уу? За эсвэл эмэгтэй хүн яг одоо хүний тоонд тооцогдох ёстой юу? Гэх мэт хачин юм үзэл санаанууд тухайн үед бидний одоо жишээ нэр нөлөөтэй гэж хэлэх үйс эрэгтэйчүүд яригдчихсэн байна. За жишээ нь Наполеон гэдэг ч юм уу, за нөгөө нацист дарангуйлагч Муссолини гэх мэт эдгээр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн талаар олон нийтэд тэр дундаа Европод яг ийм эмэгтэйчүүдийн одоо мэдлэг эзэмших чадваргүй штэ гэх мэтэр иймэрхүү үдэл санаануудыг гаргаж ирсэн байна. За нөгөө талд нь бас яасан гэхээр эмэгтэйчүүдийг хэд бурханчлах үзэл. За одоо юу гэдгийг эмэгтэй хүн гэдэг чинь одоо ариун дагшин байх ёстой тийм ээ. Тэр чанараас холдоод эхлэх юм бол одоо эмэгтэй хүн биш ээ гэдэг ч юм. За эсвэл бүр эмэгтэйчүүдийг хитийдүүлж одоо ингэж бурханчилж эхэлсэн. За одоо юу гэдгийг заавал ариун нандин байх ёстой. Бие заавал ингэж авч явах ёстой гэдэг тэр нэг юм эмэгтэй хүний тухайх одоо идеал дүрийг хэтэрхий ийм бурханчилсан дүрийг авч үзэнгүүтээ эмэгтэйчүүд дээр тийм бодит бус шаардлагуудыг тавьж эхэлсэн гэж байгаа юм л та. Тэгээд төрөний үдсэн ядаад байсан болон саяны хоёрд нь яригдж байгаа бурханчилсан үзэл хоёр хоёулаа юунаас зөрөөд байгаа вэ гэхээр бодит байдлаас холдож зөрөөд байгаа. Тэгэхээр магадгүй бид нэр одоо юу гэдгийг ээжигээ
зөөрлж авч байгаа шүү дээ тий. Өөрийнхөө ээж гэж бодоод ээжийнхаа багадаа төсөөлсөн тэр дүрээрээ бодож итэл тэр ээж гэдэг хүн маань өөрийн гэсэн мэдрэхүйтэй, мэдрэмжтэй, ялгаагүй гомддог, баярлдаг, уйддаг тийм ээ. За магадгүй зарим үед юмнаас залхдаг тийм хүн шүү дээ гэдгийг хүүхэд ойлгож эхэлсэн цагаас сэтгэл зүйн хувьд одоо том хүн болдог гэдэгтэй адилхан бид нар ч гэсэн ялгаагүй эмэгтэй хүнийг яг ийм өөрснийхөө зохиомол эрт одоо уламжлалт байсан ч юм уу эсвэл яг ийм тодорхой нэг ийм нийгэмд нөлөөтэй хүмүүсийн гаргаж ирсэн одоо санаануудаас болоод яг тэр бодит байдлаар энэ хүн чинь өөрөө уйдна, залхан тийм ээ одоо шантарн алдаж он гэдгийг хүлээн зөвшөөрсөн хүн гэдэг талаас нь авч үздэггүй байсан тухай гарч ярьж эхэлж байгаа. За ингээд тэр маань цаашаа явсаар байгаа тэр дундаа одоо энэ хүний авч үзэх гэж байгаа сэдв болонгот утга зохиол болон яг эмэгтэй хүн хоёр хоорондын холбоо болоод энэ тухайн асуудлуудыг хөндөж эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр яг баян байх, ядуу байх хоёр ер нь яг юм бүтээлч ч юм уу те илүүтэй юм зохиол бүтээл төөрөх гэж байгаа эсвэл урлагийн салбараар явах гэж байгаа эмэгтэйчүүдэд яг ямар одоо ялгаатай нөлөөтэй байдаг вэ гэж. За энэ өөр асар том асуудлыг гаргаж ирнэ л дээ. Юу юм бэ гэхээр одоо энэ юуны ярьж байгаагаар Virginia Woolf-ийн хэлснээр эмэгтэйчүүд өөрийн гэсэн одоо хөрөнгөтэй болоод 1929 он гэхэд 48 жил л болж исэн гэж байгаа. За юу гэсэн үг гэхээр та одоо чинь өөрийнхөө нэр дээр унж байгаа машина өөрийнхөө худалдаж авсан байраа нэр дээр авч болдог шүү дээ. А гэхэд яг энэ Virginia Woolf-ийн 1929 оны үед болонгод эмэгтэй хүн тийм өмчтэй болж эхлээд дөнгөж 48 жил болж исэн юм байна. За тэгээ өмнө нь яадаг байсан гэхээр эхнэр нь ажил хийгээд цалин авч болно. А тэр авсан цалинг нь ерөнхийдөө нөхөр нь өөрөө өмчлөх хэрэгтэй учраас нөхөр нь зарцуулахаар авчдаг. За эхнэр нь бол зарцуулах ирэхгүй байсан тухай гарч эхэлж байгаа. За ингээд гэр бүл дотор байгаа тэр эмэгтэй хүн өөрөө өмчийн ирэхгүй байна гэдэг чинь одоо эрх мэдлгүй болно гэсэн. Гэр дотроо ямар нэг оролцоогүй болно. Үг хэлэхэд одоо өөрийнх нь захиран зарцуулах одоо өөрийнх нь мэдлийн эд хөрөнгөгүй болоод эхлэнгүүт өөрийнх нь үзэл санаа, өөрийнх нь дуу хоолой, оролцоо, байр суурь нь шууд ингэж одоо доогуур тавигдаж эхэлж байгаа ийм нөхцөл байдал байсан тухай. За тэр нь өөрөө дөнгөж арилаад хуулийнхаа хүрээнд арилаад 48 жил болж исэн тухай үеийг ярьж байгаа юм л та. Тэгэхээр яг тэр дундаа одоо бусад эмэгтэйчүүдээс илүүтэй зохиол бичих гэж байгаа, уран бүтээл төрөх гэж байгаа. Илүүтэй тийм бүтээлч ажил хөдөлмөр эрхлэх гэж байгаа хүмүүсийн хувьд бол хөрөнгө мөнгө бүр төдий чинээгээр чухал болчихж байгаа. За яагаад вэ гэхээр нөгөө хүн маань одоо өдөржин жишээ нь тийм ээ үйлдвэрийн ч юм уу эмэгтэй хүн ажил хийчлээ гэхэд яг тэр бүтээлээ бичих мэдээ цаг байхгүй болчихно. За эсвэл гэртээ одоо жишээ нь хүүхдээ хараад тийм ээ гэрийн ажлыг хийгээд сууж байгаа эмэгтэйгийн хувьд бол одоо энэ дэр гарч байгаа юм л та. Одоо хэдүүл ингээ хүүхдтэй эмэгтэйгийн жишээн дээр авах юм бол за 9 сар хүүхдээ гидсэндээ тээж байж болно. За дараа нь гарч ирснийх нь 1-2 жил хүүхдээ хөхүүлж нялх одоо үеийг нь тийм ээ асаргаа тойлрохыг нь давна. За ингээд 5-6 нас хүрч иж нэг овоо цэцэрлэгт орох аятай те одоо нэг явдлын ая даана гэдэг шиг хүүхэд болж эхэлсэн үеэс арай нэг гайгүй болж эхэлж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бүхэл бүтэн одоо 6-7 жилээ эмэгтэй хүн нэг хүүхдийг өсгөхийн тулд ер нь бол бараг зарцуулчихж байгаа дайны болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг бүтээлч байх байсан тэр карьерийн тасалдал одоо өмнө нь тийм ээ хэрвээ яг хүүхдээ гаргаагүй байсан бол өөрийнхөө ажил хөдөлмөр өөрийнхөө мөрөөдлийг хөөгөөд явж болох байсан эсвэл сурч боловсрох байсан тэр том золиосыг гаргаж байгаа гэдгийг нэгдүгээрт ухаараач та бүхэн маань гэсэн байна. За хоёрдугаар бүр айгүй сонирхолтой факт. Юу юм гэхээр яг за ингээд гэртээ хүүхдээ харж байгаа ч гэсэн зохиолоо бичсэн тийм мундаг зохиол эмэгтэйчүүд байсан байгаа. Тэр эмэгтэйчүүд төдийлөн яг ямар номнууд бичсэн байсан бэ гэхээр им хүүрнэл зохиолын номнууд бичсэн байна гинэ. Тэгээ яагаад ингэ шалтгаан гэсэн чинь хүүрнэл зохиол өөрөө ингээд бичгэд илүүтэй юм төвлөрөл баг шаарддаг тийм одоо зохиолын төрөл юм байна л да. За эсрэгээр яг юм философийн бүтээл, эсрэгээр яг юм шүлгэлсэн уран зохиол бичиг гिचингүүт асар одоо гүн төвлөрөл буюу одоо нийгмээсээ тусгаарлагдах тийм ээ чимээ шуган ахуугаасаа жоохон хөндөрөх шаардлага гардаг. За тийм боломж бололцоо цөөхөн байсан учраас бидний түүхэнд мэддэг эмэгтэйчүүдэн бичсэн зохиолч юм уу янз бүрийн бүтээлүүд философийн салбарт ховор байдаг. За утга одоо тийм ээ уянгын бүтээлүүд донд ховор байдаг. За
илүүтэй ийм өөрийн гэсэн өрөө гэдэг ч юм уу. За ийм одоо хүүрнэл болон бодлын урсгал хэлбэрээр ер нь бичигдсэн зохиол их байдгийн шалтгаан нь яг нэмэгтэйчүүд ахуйн ажилдаа дарагдаад төвлөрч чаддаггүй байсантай холбоотой гэж их сонирхолтой факт хэлсэн байсан. За мөн Виржиниа Вулф өөрөө ямар одоо давуу тал байсан болохоор ингэж зохиол бүтээлээ төөрөж явж чадаад байсан гэхээр өөрийнх нь авга их чинь өөд болохдоо нэг ийм өв хөрөнгө үлдээсэн. Тэгээ тийм одоо өв хөрөнгөтэй одоо хөшүүрэг болгож тулдаа би энэ номуудыг бичиж байгаа шүү гэж хэлээд байгаа. Тэгэхээр бид нар ялангуяа энэ подкастыг сонсож байгаа эрэгтэйчүүд маань юу гэдгийг энэ дугаарыг би ерөөсөө нэг юм сүүлийн үеийн одоо зүүнний үзэл гэдэг ч юм уу те коммунист үзэл санааны үндэстэй феминизмын үүднээс ярих гайгүй ерөөсөө аль болох бодит байдал за мөн хувь хүний одоо чинь орон зай хувь хүний эрх чөлөө гэдэг агуулгыг эмэгтэй хүний талаас нь за тэр дундаа Виржиниа Вулфийн одоо жишээ нь өөрийнх нь тухайн мэдэрж исэн тэр өнцгөөс нь ярих гэж оролдож байгаа. За нэмээд хэлэхэд би өөрөө яг эрэгтэй хүн тийм ээ. Тэгэхээр эрэгтэй хүн яг энэ эмэгтэй хүний тухайн үед мэдэрж исэн зүйлсийг уншаад за тэгээд хүрэх гэж оролдоно гэдэг бол яг миний хувьд бол бусад одоо философийн ном уншихаас арай хэцүү байлаа. Яагаад вэ гэхээр одоо тэр нэг юм нюанстай нарийн жижиг деталь тийм ээ хэсгүүд рүү анхаарч бичсэн энэ бичвэрийг яг уншиж хүрэхэд надад бол нэлээд тийм сорилттой байгаа шүү гэдгийг та бүхэнд бас давхар хэлмээр санагдчихэв. За ингээд нэг сонирхолтой факт дурдж байгаа юм л да асуудлын хүрээнд. За Элизабет хатан хааны үед хоёр эрэгтэй тутмын ер нь нэг нь шүлэг бичдэг байсан гинэ. Илүү тийм романтизмын үе байсан гэж байгаа. За гэтэл яг энэ үед ингэж гарч ирсэн алдартай зохиолч, яруу найрагч эмэгтэйчүүд бараг л байгаагүй шахав. Тэр үед бичигдсэн эмэгтэйчүүдийн шүлэг гэж байхгүй шахав. Энэ одоо ингээд юу болчихва те? Яагаад энэ үед одоо эмэгтэйчүүд ингэ шүлэг бүтээл төрөхаа бүр ингээд тийм санаанд нь ордгүй байсан юм уу? Эсвэл боломжгүй байсан юм уу гэд эргээгээд сөхөөд харсан чинь Англид юу болсон бэ гэхээр ер нь эмэгтэй хүүхдийг нэг 14, 5, 6 хүрээд хүүхэд нас нь дуусангууд шууд ингээд айлын одоо ихнэр болгоод богтлоод гэдэг шиг те. Одоо Монголд бол богтлон гэдэг өөр өөр санчлаа шүү дээ. За биш буруу гიშгэлцсэн байж магадгүй. Ингээд ер нь бол айлын ихнэр болгоод өгчөж байгаа байхгүй. За ингээд ихлэнгүүд нөгөө нэг өөрийн гэсэн одоо санхүүгийн бие даасан байдлаа олж авч чадаагүй мэдлэг боловсралтай бол сургуульд явж чадаагүй нөгөө нэг охин хүүхэд маань яаж юм гэхээр аав ээжийнхэн одоо мэдлэлд байж байгаа те бүх зүйлээрээ хараат байж хагаад шууд нөхрийн бүх хараат байдал руу тэр баг болчир насандаа орчиж байгаа байхгүй. За ингээд нөгөө нэг баг болчир насандаа сурж боловсрж амжаагүй хорвоо ертөнцийг таньж одоо амжаагүй байж шууд хүний ихнэр болоод за ингээд дараагийнхаа анхныхаа хүүхдийг тийм ээ төрүүлээд түрүүний ярьсан 2-3 жилийн өөрийнхөө амьдралын карьер анхаарал халамж бүх зүйлээ зарцуулчихна. За ингээ байж итл араас нь дахиад 2 дахь хүүхэд магадгүй төрөх гэх мэтээр явсаар хагаад ерөөсөө ингэж эмгтээчүүд бусдын битсэн ийм одоо утга уянгийн бүтээлийг л гоё харж таашаана гэхээс биш ерөөсөө ингэж төвлөрч тухтаа нэг юм бүтээлийн шинжтэй одоо үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байсан гэж Виржиниа Вулф гаргаж ир тавьсан байна. Тэгээ энэ дэр надад бас ингээ жоохон ухаарах айдаж бодогдсон юм юу юм бэ гэхээр ер нь ингээд харахлаар бид нар одоо эрэгтэйчүүдийн хийсэн нээлтүүд, эмэгтэйчүүдийн хийсэн нээлтүүдийг харангууд эмэгтэйчүүдийн ялангуяа нөө шинжлэх ухааны салбарт гэдэг ч юм уу бас тодорхой зохиол одоо философитер л жишээ авчил та тий. Одоо алдартай философчд гэвэл айгүй цөөхөн одоо эмэгтэй би одоо чинь шууд ингээд толгоонд орсон нэг 2 уран хүн баахгүй Айн Рэнд байна тий. За Симон де Бовар байна. Тэгээд эртний грек дээр бас нэг 2 3 хүн байдаг. Гэх мэтэр ер нь цөөхөн бохгүй эрэгтэйчүүдэд бодвол. Тэгээ энэ өөрөө яг ингээд боломж болцооны асуудал юм уу эсвэл тухайн хүний тийм ээ хүүсийн ялгааны одоо сэтгэлгээний чадвар чадамжийн тухайн асуудал юм уу гэвэл нэлийн тийм том сэдв хөндөгдөх гээд байгаа байхгүй. За тэгэхээр ямар ч үсэн за тэр философи болоод бусад салбарыг нь байг. За ямар ч үсэн зохиол бичгийн хувьд бол яг энэ одоо Элизабет хатан гэдэг юм Английн тэр илүү тийм феодалын ёсны энэ үед бол за ийм асуудлууд байжээ гэж. Тэгэхээр бүгдээрээ нэг ийм ойлголтын дээрээс очимоор санагдсан. Одоо магадгүй ингээд хүүхдийнхаа тийм ээ ажиллаа хийхгүй хүүхдээ харж байгаа гэрийн нэг ээж хүнийг төсөөлөл л та. Тэгвэл тэр ээж хүн өөрийнхөө амьдралын карьер дээр тийм ээ 2-3 жилийн алгасч байна. За тэр хүн алсаас ажиллаа хийх боломжгүй заавал ингэж очиж ажилладаг ажил байгаа бол бүр ингэ ажилласаа хүн дээрээ төсөөрчин. За ингээд төдийгөөр эмэгтэй хүний өөртөө итгэх итгэл гэдэг ч юм уу нийгэм дэслэх байр суурь ингээд тодорхой хэмжээнд тасалдчихж байгаа. За тэгэхэд бол эрэгтэй хүн бол ингэ ажиллаа хийгээл өргөжлүүлээ яваад байгаа шүү дээ. За ингэ байж итэл нэмээд
нөгөө эмэгтэй хүнээс нийгэм юу шаардах вэ гэхээр хөөрхөн байхыг шаардна те. Одоо янз бүрийн инфлюенсерүүд гарч ирэл, янз бүрийн одоо сурчлагын гоо сайхны бүтээгдэхүүн гарч ирэл нөгөө эмэгтэй хүнийг ингээд одоо байнга фитнест явж байгаа зав боломжтой нэг фитнесийн коуч ч юм уу хүнтэй зүйрлэж тухайн хүн өөрөөгөө тэр хүнтэй харьцуулж баг сэтгэлээр унж эхэлнэ. За ингээд байж идэл юу гэдгийг гэртээ байгаа ээжүүд одоо бизнес хийх боломжтой боллоо гэдэг бас нэрийдлэр нөгөө эмэгтэйг заавал бас нэг мөнгө олох ёстой юм шиг иймэрхүү шаардлага тавьсаар хагаад ингээд ер нь асар их хэмжээний юм дарамт ирж байгаа асуудал ер нь бол энэ яг номыг уншиж байгааг одоо үедээ бас ингээд зүйрлээд харах юм бол харагдсан гэж. За ингээд энэ Виржиниа Вулф маань ингэж байгаа юм л да. Нэг жишээ авчиг гэж байгаа. Энэ хүн өөрөө зохиолч учраас нөө бодлын урсгал гэдэг зохиолын төрөл нь ерөөхдөө ийм байвал ямар вэ гэдэг өнцгөөс жишээ авч ярьж байгаа шүү за. За яасан бэ гэхээр бүгдээрээ Шекспир гэдэг алдартай зохиолчийг мэднэ те. За Шекспирийг бас Виржиниа Вулф айгу сонирхолтой тодорхойлсон байсан сүүлд хэдүүлээ ярина. Шекспирийг хэдүүлээ Жюдит гэдэг нэг охин дүүтэй байсан гэж төсөөлж л да. За Шекспир бол мэдээж авьяастай мундаг одоо зохиолч, жүжигийн зохиолч, англи хэлний үгийн санд хэдэн ч үлээ үг нэмсэн гэж ярьдаг юм гайхалтай хүн. Тэгвэл Шекспир 16 настай яг түүнтэй адилхан авьяас чадвар одоо бэлэгтэй Жюдит гэдэг охин дүүтэй байсан гэж бүгдээрээ төсөөлж. За ингээд Жюдитийн мөрөөдөл нь юу байсан гэхээр бас мөн ялгаагүй театрын урлагт сонирхолтой, зохиол бичиж өөрийнх нь театрыг байгуулж тийм ээ гайхалтай олон тийм бүтээл төрөх сонирхолтой. Гэтэл Жюдитийг 16 нас хүрвүүгүй юу аав нь хажуугийнхаа одоо айлын хөрөнгөтөнд эхнэр болгож өгөхөөр тохирсон тухайг хэлнэ. За ингээд Жюдит үгүй би өөрийнхөө ингээ хүсэл мөрөөдлөөрөө сурж боловсромоор байна гэж хэлсэн боловч аав нь охиноо зодно. Одоо ингээд бодит зүгээр тухайн үед байсан одоо бодит үзэгдлийг энэ охиноор зохиож жишээ авч ярьж байгаа ш. За ингээд 16 настай охиноо чи ингээ хажуудлын хөрөнгөтэй хүнтэй суу гэж зодно. За зодоод нэмэр болохгүй эсэргүүцээд дангууд аав нь уйлна, гуйж үзнэ. За ингээд чи одоо те одоо миний охин байж ингэж аавыгаа бодсонгүй гэх мэтээр одоо альтрузм хийж штэ те. Альтрузм хийж чи одоо өөрийгөө бусдын төлөө золиослох хэвээр мал шүү дээ гэдэг байдлаар хандаад за нөгөө охин аавыгаа бодсон боловч эцсийн дүндээ гэрээсээ ороод өөрийнхөө мөрөөдлийг хөөхөр явсан гэж бодъё. За ингээд яваад төв хот бараадад нэг гайгүй театр ч юм уу урлагийн сургуульд очиж өөрийнхөө мөрөөдлийг хэлтэл тэнд байсан одоо эрэгтэйчүүд нь ерөөхдөө бол доогөлж шоглож эмэгтэй жүжигчин гэж юу байх вэ? Эмэгтэй зохиолч гэж юу байх вэ гэх мэтэр одоо хандаж хүлээж авна. За ингэ байж итэл ахаад нэг гайгүй өөрт нь нааштай хандсан театрын даргатай хайр сэтгэлийн холбоотой болоод за ингээд гэрлээд нэг хүүхэд гаргасан болоод байж итэл нөгөө нэг хүсэл мөрөөдөл нь ахаад унтарж байгааг мэдрээд энэ охин магадгүй тэрийгэ тэсвэрлэж чадахгүйгээр амиа хорлох байсан баха гэж Виржиниа Вулф хэлж байгаа байхгүй. Тэгэхээр бидний ингээд ерөөсөө анзаарч харахгүй байгаа яг энэ Жюдит гээд одоо зохиомол охин шиг ямар олон одоо эмэгтэйчүүд өөрийнхөө мөрөөдлийг яг энэ уламжлалт ахуйн асуудлууд эсвэл эмэгтэй хүнийг ингээд өөрийнхөө одоо жишээ нь тийм ээ аав нь одоо өмнөөс нь гэрлүүлждэг ч юм уу эсвэл боловсралтай байхаас нь хордог байсан тэр үеүдээс болж ямар олон зохиол бичигдээгүй өнгөрсөн ямар олон гайхалтай бүтээлүүд төрөгдөөг өнгөрсөн бэ гэж Виржиниа Вулф халаглан энэ хэсэгтээ бичсэн байсан. Тэгэхэд та бүхэн бас гайхаж магадгүй одоо үед юу гэдгийг шал өөрсдөө ч юм уу те бид нар 1929 онд болж исэн үйл явдлыг ярьж байгаа. Тэгэхдээ өнөөдөр бас хаа нэгтээ энэ дугаарыг сонсож байгаа хүнд бас танил санагдчих магадгүй юм а гэж. За бүгдээр одоо Монголд гарч байгаа асуудлуудын талаар яг энэ номынхаа энэ хэсэгтэй холбоод яг тодорхой нэг мэдл санаануудыг хэлье. За юу вэ гэхээр за эмэгтэйчүүдийг бас хэд үзэн яддаг тийм ирчүүд байдаг те. Одоо өөрт нь одоо жишээ нь юу гэдгийг бага насныхаа янз бүрийн асуудлуудаас болоод одоо Фройдийн хорол те бага насны сэтгэл зүйн асуудлуудаас болоод эмэгтэйчүүдийг үзэн ядах зөв эмэгтэй байхын хувьд үзэн ядах гэдэг асуудалч байдаг. За бидний одоо үг яриан дундаа тоохгүй ашигладаг зарим муухай өгнүүд байна л да тийм. Одоо муухан ирээс дээр, оргүйгээс охинтойн дээр, хүүхэн шиг гих мэт. Тэгэхээр ерөнхийдөө тухайн одоо эмэгтэй хүнийг тодорхойлохдоо эхний үг нь бол одоо эрэгтэй хүний хамгийн ядмаг шинж чанараас дээр байгаа нь өөрөө эмэгтэй хүний баг магтаал цолч юм шиг тийм. За нөгөөх нь бол одоо оргүйгээс охинтойн дээр гэдэг нь баг ингээд эмэгтэй гэдэг хүүсийг нь одоо аль үеийн тийм цаг үед Монголд хоногссон үг юм одоо бүүмэд ямар таач байсан тэр нийгмийн оргоо бусгай цагт л орж ирж наалтсан баг. За одоо хүүхэн шиг гэдэг ч юм уу те тухайн одоо нэг хүүсийн одоо чанарыг
бүтнээр нь авснаа нөгөө хүйсийнхэн доромж үг болгож ашиглах гэх мэт энэ хэсгүүд бол ер нь бол асар балмад хэсгүүд шүү дээ. За тэгээд сүүлийн үед та бүхэн ажиглаж байгаа сошиал дээр 9 шидийн одоо хүүхдээ те эхнэртэй найз охиндоо хаяад явцсан залуучууд их байдаг. Тэгээ энэ үеийг бодглохлоор бүр яс хаталцдаг кейсүүд зөндөл байдаг штэ жишээнүүд. Одоо түрүүний дурдсан яг нөхөр нь сайхан ажиллаа хийгээд явж байгаа эмэгтэйн хувьд ч гэсэн ялгаагүй түрүүний хэлсэн 2-3 жилийн карьер завсралгаа асар олон асуудлууд гарч итэл нөгөө нэг бусад үүргүүдэд хариуцах хэвээр эрэгтэй хүн нөгөө найз охиныгаа хаяад явчихж байгаа гэх мэт. За ингээд гарангуут нөгөө нэг хорн гараагүй эр хүн гэдэг нэг үг гардаг те. Одоо монголчууд ярьдаг. Тэр зүйрлэл ер нь ингээд бодоод байхлаар ер нь яг юуг цаанаа бэлгдэж хилээд байноу гэхэлэр ер нь ингээд хүн өөрийнхөө одоо хүсэл шунлаас илүүтэй яг хувь хүнийхээ одоо аав хүнийхээ за одоо гэр бүлийн эрхтэй тийм ээ талыг төлөөлж байгаа тэр хариуцлага зорилгоо өөрийнхөө хүсэл шунлаас дээгүүрт тавьж эхлэхийг ер нь хорн гарна гэж хэлдэг юм болов уу гэж би бол одоо бодож дүгнсэн. Тэгэхээр энэ ерөөсөө юу гэдэг нь хүсэл шунал нь алга болоо биеийн дотроос нь ямар нэг хор гараад явчихна гэсэн ер нь бол биш. Эсвэргээр тэр хүсэл шуналаасаа илүүтэй хариуцлага зорилгоо дээгүүрт тавьж үйлдэл хийж өөрийгөө захирч чаддаг болох тэр цэгийг л ерөнхийдөө сэтгэл зүйн одоо төлөвшлийг хорн гарах гэж хэлдэг юм болов уу гэж бодож байна. За ингээ бүгдээрээ ийм асуудлууд байна гэдээ одоо Монголын болоод тийм ээ 1929 оны Англид байсан асуудлуудыг ярилцлаа. За одоо тэгвэл бүгдээрээ шийдлүүд рүү орж ярий. Энэ ном дээр ямар шийдлүүд байсан бэ гэж. За тэгтээ айгүй өрөвдмөрлөлтөө одоо ингээд энэ Виржиниа Вулфиг эхлэнгүү тухайн үеийн одоо зохиолч эмэгтэйчүүд хаан зохиолоо бичдэг байсан юм бэ гингүүд. Ингээд зочныхоо өрөөнд галт тогооныхоо ширээн дээр тийм ээ ингээд хүн хоол хоорондынхаа зайн дээр ч юм уу хүүхдээ нэг хальт унтуулангуудаа нэг ганц хоёр нүур ядчих нөгөө философийн гүн зохиол бичиж чадахгүй төвлөрч чадахгүй тийм ээ бичин. За тэгээд нөхрөөсөө ч юм уу өөр гэрийнхнаас айн тий чи одоо эмэгтэй хүн байж одоо юм бичээ сараачаад илээ балаа юм хийгээд байгаа гэдгээс айгаад нэг хоёр хуудас юм биччихэд нууж тэрийгэ дарна. За бүр цаашлаад одоо цаас худалдаж авахдаа өөр ингэсэн захиран зарцуулах мөнгөгүй учраас цаасаа нэг нэгээр нь худалдаж аавна гэх мэтэр ер нь яг эмэгтэй хүнд өөртөө одоо чинь зарцуулах өөрийнхөө бүтээлч амьдралын орон зай зарцуулах ер нь 30 минут ч гэсэн байгаа мó гэдэг асуултыг хүртэл тэр 1929 онд тавьж исэн байгаа. Тэгээ та бүхэн одоо чинь ингээ заавал өөрснийхөө амьдрал дээр жишээ авах албагүй л дээ. Зүгээр миний ингээд амьдралын одоо жишээ нь хүрээнд таард байсан энэ тэнд мэддэг эмэгтэйчүүдийн хүрээнд бол зайлвал ингээд өөртөө 30 минут те нэг цаг одоо тайван сууч чадахгүй эмэгтэйчүүд байдаг штэ. Ахуй амьдралынхаа төлөө яваад эсвэл одоо эргэн тойрныхон асуудлуудыг шийдэх гэсээрээ 30 минут амс хийгээд дуртай киногоо үзчих ч юм уу эсвэл дуртай нэг цайгаа уучих боломжгүй эмэгтэйчүүд хүртэл зөндөө байдаг. Тэгэхээр дан ганц өөрснийхөө амьдралын туршлагаар битгий хязгаарлаж энэ яриануудыг ойлгосоо гэж хүсэж шүү. За тэгээд тухайн эмэгтэйчүүд яадаг байсан бэ гэхээр ингээд эмэгтэй нэрээр одоо номоо хөвлөө гаргачих юм бол угаасаа хүмүүс хүлээж авахгүй нийгэм нь тэнгууд эрэгтэй нэрээр одоо чинь өөрснийхөө зохиол бүтээлийг гаргаж исэн байж ах жишээтэй. За ингээд Виржиниа Вулф их гоё санаа гаргаж хэлээд байгаа юм л да энэ номоор. За өөрийн гэсэн өрөө гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр та эмэгтэй хүн тийм ээ өөрийнхөө одоо бүтээл төрөл өөрийнхөө энэ амьдрал дээр ядаж ганцхан өөрийн гэсэн өрөөтэй болооч тий. Тэнд магадгүй та өөрийнхөө дуртай зүйлээ хийж болно. За би ингээд гэртээ одоо чинь аав ээжийн гэрт амьдарч байгаа охтуудын талаар яриаггүй шүү. Одоо гэр бүл болоод хүнтэй хамт амьдраад ингээд явж байгаа. Гэр бүлийн доторх асуудал дээр эмэгтэйчүүд маань ингээ өөрийн гэсэн өрөөтэй болооч. За тэгээд жилд тухайн үеийнхаа одоо тоогоор 500 фунтын одоо мөнгө байхад бол ингээд бид нар өөрснийгөө аваад явчих чаднаа. Тим хэмжээний зохиол бүтээлээ төрүүлээд явчих боломжтой мөнгө шүү гэж хэлээд байгаа. За ингээд би энэ дэр нэг зүйл дурдж хэлэхэд ер нь нэг юм эмэгтэйчүүдийн эрх гэдэг юм тусдаа эрх гэж үзэхээс илүүтэй би одоо жишээ нь мууст нөгөө хүний эрхийн суурь хичээлүүд дээр үзчихсэн агуулгуудаас санангууд ер нь human dignity гэж ойлголт байгаа тийм хүний эрхийн ерөнхий одоо чинь эрхэм чанар гэдэг тэгэнгүүт тухайн үед одоо жишээ нь эрэгтэй хүн эмэгтэй хүн хоёрыг угаасаа ялгаатай эрх боломж олгодог байжгаад одоо энэ ингээд адилхан л хүн юм байна гэдэг үүднээс нь авч үздэг болцсон учраас биднэрт зарим зүйлс нь тийм ч сонирмж санагдахгүй байна шүү дээ. Гэхдээ энэ дээр Вулфийн хэлээд байгаа нь 100 жилийн дараа ч гэсэн эмэгтэйчүүдийг ингэж онцгойлгон авч үзэх шаардлагагүй болвол бид нар ингээм амжилтанд хүрэх гээд байна гэж үзээд байгаа байхгүй. Ер нь ингээд адилхан л хүн яг л ингээд адилхан хэм хэмжээнд авч үзье гэж үзээд байгаа. Тэрнээс биш
Би одоо нөгөө юунд айгу дургу вэ гэхээр энийг та бүхэн маш сайн сонсоорой. Одоо нөгөө барууны хит тийм ээ феминист үзэлтэй, зүүнний феминист үзэлтэй хүмүүс байдаг штэ. Ингээд үсээ ухасаал те. Би одоо жишээ нь эрхээ эдэлж ин гингүүтээ эмгтээлэг чанар руугаа илүү халдаад байдаг. Одоо үсээ хусаал, эсвэл ингээд нэг юм бүдүүлэг аашлаал, эсвэл одоо юу гэдгийг биен дээрээ шивэсэж нүцгэн явж байгаагаараа өөрөө эрхээ эдэлж ин гэдгийг зарлж байгаа тийм экстрим феминизмыг бол би над таалагддаггүй. Яагаад вэ гэхээр тэр хүмүүс өөрөө ингээд эмгтэй чанараа өөрөөсөө үгүйсгээд байгаа юм шиг санагдаад байхгүй. Энэ Вульфийн хэлж байгаа болон бусад одоо жишээ нь Бува гэд тийм ээ Сартрийн одоо хамтран амьдрагч философч эмгтэй хэлж байгаагаар ч гэсэн энэ эмгтэй чанарыг хүлээн зөвшөөрөх тухай ойлголт яригадаад байгаа байхгүй. Жишээ нь энэ ном өөрөө ийм яг эмгтэй хүн бичсэн ном байгаа. Та бүхэн ингээ уншаад үзэх юм бол би бусад ингээ эрэгтэй философч нарын номыг зөндөө уншиж байхад бол арай нэг юм өөр онцлогтой байдаг. Тэгэхээр яг нэг ийм өөр мэдрэгдээд байгаа энэ чанарыг нь хүлээн зөвшөөрөх тухай байхгүй юу? Тухайн одоо эмгтээлэг феминин чанарууд гэж байгаа шүү дээ. Одоо юу гэдгийг юмыг илүүтэй мэдрэмжтэй ханддаг тийм ээ. Одоо илүү мэдрэмжийн таланд дамгаалж, юмсад илүүтэй нюанстай, илүү тийм одоо олон талыг харгалзаж харж чаддаг, илүү дитэйл рүү анхаарч юмсыг бүтээж чаддаг гэх мэт тэр чанаруудыг нь хүлээн зөвшөөрж одоо үзэх ёстой болохоос биш. Эрэгтэй хүн эмэгтэй хүн хоёулаа 100 кг-ын туухай аль аль нь өргөх нь биш байхгүй. Би бол тэгж боддог. Тэгэхгүй одоо ингээд феминистүүд юу гэж үзээд байдаг вэ гэхээр ингээд эрэгтэй хүн шиг байхыгаа ч юм уу те ингээд явсаар байгаад сүүл рүүгээ ингээд эмэгтэйлэг чанар гэж байна шүү дээ. Эмэгтэйлэг чанарынхаа дайсан болоод байгаа юм шиг санагдаад байдаг байхгүй. Би болохоор энэ Вульфийг уншаад ер нь ингээд өөрийнхөө нэдрээд байгаа зүйл маа эмэгтэй чанарыг хүлээн зөвшөөрж хамтдаа ингээд зөгцөж орших тухай л ярих хэрэгтэй болохоос биш. Эмэгтэй чанарыг үгүйсгээд эсэргээрээ одоо тийм эмэгтэй хүн бүгдийг чадна гэснээр заавал одоо юу гэдгийг ингээд эмэгтэй хүн болгон одоо барилга дээр ажиллах хэрэгтэй юм шиг те. Одоо эмэгтэй хүн болонгот цэрэгт явах хэрэгтэй юм шиг хандаад ингээд нөгөө нэг барьцаад байгаа юм шиг болоод ихлүүл энэ асуудал санагдаад байгаа. Одоо жишээ нь эрэгтэйчүүдийн эрх гингүүтээ эрэгтэй хүн болгон нүрэ будаад ч юм ингээд хитрхи тэр өөрөө өөртөө байгаа тэр чанарууд руугаа дайраад ихлүүл их асуудалтай санагдсан. Тэгээ Вульф ч гэсэн яг ийм санааг гаргаж байгаа шүү. Тэгэхээр энэ дэр хэдүүлээ нэг ийм ойлголттой байгаа. Тэгээд нэлээд олон хүмүүс намайг шүүмжлэх байх. Гэхдээ яг энэ номынхаа тайлбарыг хэлж байгаа учраас та бүхэнтэй яг энэ тайлбараа л хуваалцаж байна. За. Тэгээд нэг юм сонин ойлголт гарсан л да. Юу юм гэхээр Шекспирийг энэ Вульф андрогино тархитай гэж хэлээд байгаа байхгүй юу. Тэгээ би энэ нэр томыг анх удаа сонссон. Андрогино тархи гарна. Тэгээ би ChatGPT-гээс Google-ээс андрогино тархи гэж юу юм бэ гэсэн чинь ер нь нөгөө нэг ингээд баг хүүхэд байхасаа эрэгтэй эмэгтэй чанар нь ингээд тэнцүү хөгжсөн тархийг андрогино тархи гэдэг юм байна л та. Тэгээ андрогино тархитай гэж хэлэгдээд байгаа чанар нь яадын гингүүд ер нь нөгөө нэг юм эмэгтэйлэг чанар болон эрэгтэйлэг чанар хоёр хоёулаа сэтгэхүйн хувьд байдаг. Тэр нь өөрөө Шекспирт ямар давуу тал олгосон бэ гэхээр би нэг юм гайхаад байсан. За би бол одоо биш тэ ингээд зохиол бичиг гингүүд эрэгтэй хүний өмнөөс ингээд төсөөлөө дөрүүд бодож олж чадна за. Гэхдээ эмэгтэй дөрүүдийг би бичвэл биш тэ яг ингээд харилцан яриан дээр ямар үг ашиглах уу, эмэгтэй хүн дотроо юу мэдэрж байгааг би бичгэд бол над баг ингээд боломжгүй ажил шиг санагдаад байхгүй. Миний төв штэ. Тэгэнгүүт энэ андрогино гэдэг тархитай хүмүүс нь олонгууд яг ингээд аль нэг нь чанар нь байдаг учраас айгүй мундаг ийм хоёр өөр хүйсийн дөрүүдийг сайн бичиж хоорондын харилцан яриа дөрүүдийнх нь нюанс ялгааг их сайн гаргадیں۔ Гинэ. Энэ надад их сонирхолтой санагдсан. Би тэгэхээр гайхаад дүүсэн баг. Одоо яаж эрэгтэй зохиолч ийм эмэгтэй гол дүртэй хүмүүсийн хайр дурлалын асуудлуудыг хооронд нь бичээд идэг. Тэгээ дээрэс нь тэр эмэгтэй хүний дотоод мэдэрж байгаа эсвэл харилцан яриануудыг бичээд идэм болоо гэдэг их тийм асуултын тэмдэгч санагддаг байсан. Тэгтэл яг энэ андрогино гэдэг тархины тухай дурдсан. Тэгээ яг хөө шинжлэх ухааны талаас нь би альбаар нөгөө факт чек тийм ээ хийх гээд ChatGPT-гээс асуусан чи андрогино гэдэг нэр томьёогоор тайлбарлагдгаа гэж гарч байгаа. За ингээд Вульфийн та бүхэнд эмэгтэйчүүдэд зөвлөгөө болгож хэлж байгаа үгүүдээр энэ удаагийн дугаараа өндөрлөе. За Вульф яг энэ үндсэн лекцийн төгсгөлд октоудад тухайн одоо жишээ нь эмэгтэйчүүдэд тэр лекц сонсож байгаа хүмүүст юу гэж хэлсэн гэхээр за эмэгтэйчүүдээ та бүхэн өөрснийхөө хөдөлмөрөөр бүтээлч үйл ажиллагаагаар өөрийн гэсэн өмчтэй, мөнгөтэй, хөрөнгөтэй болоорой. За ингээд
өөрийн гэсэн амьдралаа хүссэн зүйлээ хийж чаддаг тэр өрөөтэй болоорой. Одоо тусдаа байшин байргээгүй шүү дээ. Хятаж өрөөтэй болоорой. За өөр бусдыг дөөрөх биш, өөрийнхоороо байх нь илүү шүү. За бид нар 1880 оноос одоо өмчтэй 1919 оноос одоо сонгуул өгч эхэллээ. За би нэг Монгол улсын хувьд аваад үзэнгүүт 1925 оны үндсэн хувь анхны үндсэн хуульд эмэгтэйчүүдийн өмч эзэмших эрхийг албан ёсоор Монгол улсад хүлээмжшүүлсэн. За эрэгтэйчүүдтэй ижил нөхцлөөр одоо жишээ нь 20 хэдэн оноос бас ялгаагүй өмчтэй байх эрхүүд нэгдсэн байгаа юм. Тэгэхээр энэ өмчтэй болоорой. Энэ эрхүүдээ заавал эдлээрээ. За тэгээд хүүхдтэй болохын хувьд эмэгтэйчүүд та нар минь 2 3 байхад л болно шүү. Тэрнээс ч одоо ямар ингээд үржлийн мал байгаа биш 10 20 хүүхэд бол гаргаад та хэдэн маань ингээд одоо өөрснөө тэр хувийн орон зай гэдэг зүйл байхгүй болно шүү. Энэ одоо эмэгтэй хүнд андаж хэлж байгаа зөвлөгөөнөс ч би ингээд хэлээд байгаа биш шүү. За тэгээд эмэгтэй хүн өөрийн гэсэн үзэл бодолтой ухаантай байх хэрэгтэй шүү. Тэрнээс биш ингээд эмэгтэй хүн одоо зүгээр ингээ өөртөө анхаарал, гоо сайхандаа анхаарал байж хат болно. Бусдыг чинь одоо нөхөрчин шийднэ гэдэг ч юм. Иймэрхүү уламжлалт төвшмөл ойлголтуудыг хаягдан хаяарай. За тэгээд миний одоо энэ лекцэнд ирж сууж амжаагүй хүүхдээ хараад эсвэл гэрийн ажлаа хийгээд өнөөдөр энэ лекцэнд сууж амжаагүй эмэгтэйчүүдэд ч гэсэн би хандаж энэ үгийг хэлж байгаа шүү гэж одоо Wolf энэ лекцэд дуусгаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрийн гэсэн өрөө гэдэг үгээр дан ганц яг юм бит одоо дөрвөн хантай өрөөнөөс гадна одоо тухайн гэр бүл нийгэм дотор эзлэх тэр орон зай, оюуны орон зай, хүлээн зөвшөөрөгдөх эмгтэй гэдгээрээ одоо жишээ нь юу гэдгийг өөрөөр хандах тэр байдлуудыг бүгдийг нь хамруулан хэлсэн гэдгийг та бүхэн бас ялган салган ойлгоорой гэж хүсэж байна. За ингээд өөрөө би эрэгтэй хүн байж эмгтэйчүүдийн тухай эмгтэй хүний бичсэн номыг одоо унших асар надад юу гэдгийг хариуцлагатай ажил байла. Тэгээд буруу зөв ярьсан болон одоо алдаа оноотой ярьсан зүйл байх юм бол та бүхэн өөрийнхөө үзэл бодлыг комент хэсэгт хуваалцаасаа гэж хүсэж байна. За ингээд дахин та бүхэнд эмгтээчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргье. За Philosophy гар утасны аппликейшн маань 3 дугаар сарын 17-нд нээлттэй хийхээр болсныг дуулгахад таатай байна. За манай подкастта мөн эрүүл ухааны эрхэмлэгч агуулга даатгал хамтран ажиллаж байгаа та бүхэн мэдж байгаа бах. За агуулга цагийн минь руу ямч ороод та өөрийнхөө сонирхож байгаа даатгалдаа Philo хэмээх промо кодыг ашиглан 5% хөнгөлтөөр даатгуулаарай гэж хэлмээр. За манай мөн одоо Philosophy тийм ээ номын дэлгүүрээр бас зочлоорой. За Philosophy номын дэлгүүрт бол монгол хэлээр гарсан ер нь бүх Philosophy ном байгаа. Одоо Багшийн дэдийн UBS центрийн 11 давхарт 1110 тоотод байрч байгаа шүү гэж хэлье. За ингээд дараагийн дугаарт ямар ном орох вэ гэвэл Ричард Дэвид Прёхт буюу одоо манай чанел дээр хайр гэдэг ном нь орж исэн. Тэр Германы Прёхт философчин би хинбэ хэмээх нэлээд гайхалтай судалгаатай бүтээлийн талаар бүгдээрээ ярилцах болно. Тэгэхээр эх 7 хоногийн дугаар дээр бол нэлээд философийн асуудлуудыг авч би хинбэ гэдэг асуултанд бүгдээрээ хариулах гэж оролдсон шүү. За ингээд би хинбэ дугаар орох өдөр тэр өдрийн маргааш Philosophy application маань нээлттэй хийх болно. За тэгээд тэрний дараагийн дугаар бас тэрний дараагийн хоногт орох болно. За ингээд 7 хоног болгон нэг шинэ дугаар оруулахаар бид нэр зорион ажиллаж байна. Тэгэхээр одоо 7 хоногт яг нэг философийн болон энэ агуулгын хүрээх номуудыг нэг ном уншиж та бүхэнтэй хуваалцна гэдэг бас тодорхой хэмжээнд нэлээд ажил болж цаг зарцуулж байгаа. Тэгэхээр та бүхэн одоо манай сургыг subscribe хийгээрэй, бусад хүмүүст хуваалцаарай гэж хэлмээр байна. За ингээд бүгдээрэнд нь энэ хүртэл сонссонд баярлалаа.